Улаанбаатар хотод анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бол үүнээс хойш 6 удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг улсын их хурлд өргөмжлүүлсэн. За тэгвэл энэ жилээс хэрэгжиж эхлэх ерөнхий төлөвлөгөөнд багцсан ажлуудыг нийслэлийн эрхлүүлэгчтэй хурлын ардчилсан намын төлөөлөгчид иргэд сонгогчдод танилцуулж мэдээлэл хүргэлээ. Нийслэл Улаанбаатар хотыг нэг төлөвлөсөн хотоос олон төвтэй хотын тогтолцоонд шилжүүлэхэд ерөнхий төлөвлөгөө чухал үүрэгтэй. Улсын хурлд өргөн бариад байгаа ерөнхий төлөвлөгөөнд хотыг 14 хот болгон төлөвлөн хөгжүүлж дэд төвүүдийг байгуулахаар тусгасан. Улаанбаатар хотын бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс болон аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянга орчим нь дагуул хотуудад суурьших тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан байна. Намууд өөрөө өөрсдийн төлөвлөгөөнийхэн дагуу өөрөө өөрсдийнхээ үзэл баримтлалынхаа дагуу энэ мөрийн хөтөлбөр саналаа дэвшүүлээд ингэ явдаг. За энэ удаагийн хотын ерөнхий төлөвлөгөөнд бол намуудын тодорхой мөрийн хөтөлбөрт тусагдсан саналууд бас ингээд ороод явсан байгаа. Ардчилсан намын хувьд ч гэсэн бид нар бас энэ Улаанбаатар хотыг төгжрөлгүй хот болгох, утаагүй эрүүл аюулгүй хот болгох, за хүний эрхийг дээдэлсэн ажлын байртай ийм хот болгохын төлөө бол мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн байдаг. Яг энэтэй адилхан энэ төлөвлөгөөнд ч гэсэн тодорхой бас бидний саналууд бас орсон байна. За энэ өнөөдрийн үйл ажиллагаа бол нэгт намын гишүүний хүрээнд явж байгаа. Хамгийн гол нь Улаанбаатар хот 2040 он гэхэд ямар асуудлуудыг шийдвэрлэх гэдэг ерөнхий концепцоо нийт намынхаа гишүүд болон журмын нөхдөд танилцуулах үйл ажиллагаа явж байгаа. Яагаад гэвэл Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай хүн амын дац зэрэгцэн, дээрээс нь эдийн засгийн төвлөрсөн хот болохоор 21 аймагаас шижил хөдөлгөөн хурцтайгаар нэмэгдэж байгаатай холбоотойгоор мегатотуудыг хөдлөх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог илүү дэмжих саналыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардчилсан намын бүлэг гаргажээ. Тодорхойлбол 51%-ийг гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 49%-ийг улс нийслэлийн төсөв, гадаадын тусламж, бондын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр нэг хүнд 8 м2 ногоон байгууламж ноогдож байгаа бол 2040 онд 35 м2 болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Хамгийн гол нь агаарын бохирдлын их үүсвэр болоод байгаа гэр хорооллыг 44%-аас 9% хүртэл бууруулан орон сууцчлах хүндхэн зорилго тавиад байна.